Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх Эцэргийн түүх сонсож муудаагийн түүхий шарчаад минь нэралдаа сансар хорвоод цуратан мөггэрэлтнэ Орчтон яатаслан дүүрэн бэ амхилийн зовлоос яаж харцах вэ боцотгүй гэрлийн зам тэр гарсан бусдын төрөөрийгөө тэр зойсон хандур их мэдлээс итгэцсэн хатуучин сидата үнийг олсон бурхан магши Нэг үхэрчин үнээгээ саагаад сүүг найздаа захиж үлдээжээ. Найз нь сүүнд нэмэгний шүүс шахаж гашилгав. Дараа нь тэрийг сайтар хутгаж цүцгийн тосыг ялгав. Үхэрчин буцаж ирээд сүүн цүцгийн тос болж хувирсныг үзжээ. Найз нь цүцгийн тосыг авна гэж нэгсэн байна. Нэгхэн зөв. Үгүй. Тунган бадъя. Найз нь сүүгүй байсан бол цөцгийн тосыг хэрхэн ялгаж авах вүлээ? Буддагийн нэгүсэл ба мэдлэг хүмүүр зориулсан гуусан адил. Гэхдээ буддаа хинээс ч ирэхээ нэхэж заргалдахгүй. Үхэрчин найздаа элбэрл хайр ба итгэлээр бүхнийг өгсөн. Гэвч найз нь үхэрчнээс урвсан юм. Энэ жишээнд үхэрчин бол буддаа, харин найз нь девдат юм. Буддаа гэгэн гэрлэр үнэмлэхүй үннийг онсон бол девдат үүнийг өөрийн болгох гэж муухарлаж байна. Одоо бид Гаутам Буддаа руу эргэж очих болно. Та нар бүгд төөрж буруу мөрд оржээ. Та нар туслах сэтгэлээр бид зөв замыг заахаар ирсэн. Үүнийг Шарипутра бид хоёр анхаарч үзээд та нарт ойлгуулж эргүүлэн аваачаар сэтгэл шулуутсан юм. Будда биднээс яагаад чуулган орхиж байгааг асуугаачгүй. Тэрбэр бидэнд өчүүхэн ч эргэлзээгүй. Нэг л хүн үнэмлэхгүй үннийг тань мэдсэн. Чагжамуны Гаутам Буддаа л хувиргын аймгийг үүсгэсэн билээ. Бүгд л төрх өхийг хүрднээс гэтлэхгүй хотхийг олохын тулд түүнд шав орсон юм. Түүнийг игээ мэлмийн өмнө чуулганы хаваагдахыг үзэх үнэхээр хойтой байлаа. Бидэнтэй хамт буцахыг хүсвээс тавтай морилцгоо. Хөдөөгч хуврагуудаа бид та нартай нэгдэхийг хүсэж байна. Буддаа л бидний багш уу чадна. Өөр хинч биш. Явцгаая. Эдгээр хайчих гэж юм бэ? Та нар хаашаа явж байгаа? Бид Буддаа руу явлаа. Тэд бидний нүдийг нээж өглөө. Мөн зөв мөрийг ч ухааруулж өглөө. Бид явлаа. Өр шигэр. Зайлтай. Эхлээчид Девдатаас яаж урвч чадж байна? Тэгж ярих юм бол Девдат Гаутам Буддаагаас урваагүй юу? Бид одоо явлаа. Үгүй. Та нар явахгүй шүү. Өөр хэлэнгэж захирч чадахгүй нэгэн хэрхэн бидний гэгэрлийн мөрд хөдлөг хүлээ. Би ч бас явлаа. Явлаа.
Багшаа. Шари Потра Маглана нар танаас урвчглаа. Тэд таны эзгүүд бүх хооргигт нь Буддагийн чуулган руу буцаагаад аваад явчихлаа. Хизээч Будда болохгүй хүмүн чи ноцтой алдаа хийж байна. Олон галвын хугацаанд зөвхөн ганц л бурхан залардгийг. Үгүй. Буддад авралаад хүмүн. Үгүй. 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 Энийг аваад намайг цаш. Начиг ялан дэлж яваад бүхний алдсан хүн шийдвэрлэх ёстой. Үгүй багшаа. Намайг цаш. Чанга цаг. Цасгаартлаа чанга цаг. Өшөөрэй багш. Биднийг авраач. Та нар л өөрсдийгөө аварч чадна. Өөр хинч чадахгүй. Хинч хэнийг ч аварч чадахгүй. Хэндэж тийм хүч үгүй. Та нар энэ замыг өөрийнхөөрөө дагах хэрэгтэй. Бид таныг дагна Будда. Чанга цог. Цус гарталцог. Цус гарахталцам. Улам хэр ус хонцсон сан. Цог. Бид төөрөлдөж байжээ Будда. Бид одоо гэртээ ирлээ. Юу хүчтэй. Цог. Бид танаас гуй. Тантай хамт баймаар байна. Бидэнд хуургын аймагтаа дахин нэгдэхийг зөвшөөрнө. Та нар намайг орхиогүй. Та нар надаас хол байсан ч үргэлж миний зүрх сэтгэлд ойр байсаар ирсэн. Та хоёр тэдэнд зөв замыг үзүүлэхээр явсан билээ. Та нарын хүчин чармайлтад зарим хор хөнөөл учрахгүй гэж санаа зовж байлаа. Намайг цог. Миний амьдралыг бүхэлд Будда гаргасан. Байсан бүхнийг минь нураалаа. Миний үлгэм хэд миний хооргууд бүх юм сүрч. Ээж минь хүртэл надаар эцсийн замд үдэх ёслоо үйлдүүлгийг хүсээгүй. Будда чи намайг сүрүүллээ. Чи намайг устгасан. Чи намайг сүрүүлсэн. Одоо хинч Буддаг аварч чадахгүй. Би танилцах танилцхандаа. Будда чи ухвол. Чи явж ухөндөө.
хайр гэж надад бүү яар. Хайр гэдэг үг ерөөсөө тохирохгүй байна чамд. Чи миний амгаланг алдагдуулж намайг бас нүгэлтэн болгочиход байна. Хаантан ич тантай уулзахыг хүсэж байна. Түүнийг оруул. Мэдлээ. Хаантан ахатын амра пали энийг надад орхиод хаан танд буцааж өгөхийг хүссэн юм. Амра пали зөвхөн намайгч биш. Бас хайраа шингэж билгэлсэн эрдэнсийг минь орхиж. Ядуу. Энэ ер нь юу болоод байна? Амра пали хаашаа явсан юм? Амра пали захил хүртэж санвартан болжээ. Вайшалын ойд тантай уулзсныхан дараа Вайшалын шүүх баримтчилсан байна. Бид түүний хэрэг энэ шүүхэр цаазын ял авах гэж бодсон л доо. Гэтэл Буддагийн ачаар тэрнийг хүндэтгэлтэйгээр цагаатгсан юм. Амра пали бүхнийг сайтар эргэцүүлээд тэндих бүхнээ орхиод Буддагийн гэтлэхүй мөрөөр замнахаар шийдэж гин. Энэ бидний хайрын дурсгал болог. Би энэ бэлгийг чинь биесээ салгахгүй. Би чамайг үр талдчихэ. Зүрхийг минь хоосруулад чи минь хаашаа отов? Чамдаа маш хайртай байсан амра. Гэвч хариуд нь ганцрах сэтгэлтэй л үлдэв. Чи намайг орхиж санвартан болж ац чаргал эт баялаг аваагорч тэгээд Буддагийн бартаа замыг дагчээ. Будда чухам юугаараа тийм онцгой юм бэ? Юугаараа онцгой гэж? Хайр хүссэн бүхэн маань араасаа намайг орхилоо. Ганцаар хоцорлоо доо. Бүгд л Буддаг сонголоо. Будда болон хүн төрлөختний гэгэрүүлэхээр заларсан нэгэн. Тэр бэр бидний гаслан гас гэтэл. Чи бардам зангаасаа цаашрахаар аж шат руу. Дондор мэдлэг. Хамгаас аюултай гэж Будда айлцсан юм шүү. Будда айлтгахтаа айцаасаа ангижир. Гагц айцын үүднээс ирээдүйн тухай өөрийнхөө тухай бүү бод. Өөрөө өөртөө л эзэн байна. Хэрв айцаад авч чадвал авралын хотгийг олно хэмээсэн. Ичи аав хайрт минь бүгдээрээ Буддад очиж нэгтсэн. Түүний ямар ч тулаангүйгээр ялдаг тэр хүч нь юу юм бэ? Би ямар ч хэрэгцээгүйгээр түүнийг дайснаа гэж үзсэн. Өөрийн хүслийг хангахын тулд эцгийнхээ амийг золсон.
Ингээд нүгэлт надаас их минь нүур буруулсан. Бас Амрапали намайг түлхсэн. Би тэднийг өөртөө татахыг хичнээн хүссэн ч тэд нэг нэгээрээ алгууллаа. Одоо надад алдах юм байхгүй. Би энэ бүх шарах зэрэг сэдэрсэн мэт өвдөж байна. Үхэлж. Энэ хажууд бага өвдөх байх. Би энэ шаналдаас ангиж ирэхийг хүсэж байна. Би энэ өвчнөөс салахыг хүсэж байна. Би амьдлахыг хүсэж байна. Та надад бэнвэд хайрлаа. Та надад бэнвэд хайрлаа. Надад ийм их хэрэггүй. Хагасыг буцаан авна уу? Чамд нэг юм хэлэх үү? За. Би олон хаатыг мэднэ. Алдрын дуурсан мэрэгдэгч мэднэ. Гэхдээ тэдний нүур ямагт төгшүр завинлаар дүүрэн байдаг. Гэтэл ховргуу та нар яаж үргэлжийн баясгалантай амирлангуй байдаг юм бэ? Ирээдүйд санаа зовн хоон болж өнгөрсний элдв харуулсал зовнилоос хагацвас тийм болё. Би явъя да. Бачар. Таны бадар аяга дундуур байна. Үүнийг өглөх хэмээн авч буддад бийчлэн өргөн барина. Ааж шатруу хаан танд энэ титмийг бийчлэн өргөөрөө гэсэн юм. Миний адил игэл нэгэн энэ хэдийн хүч чадлаар юу хийх вүлээ? Явъя ананд. Аажад шатруу сэтгэл нь ариусж эхэлж. Тэгээд яагаад тань дээр ирээгүй юм бол? Бардам занана чангааж байгаа юм. Нэг үлсхийн ирэхээр та тэр нүгэлтэн дээр очих нэ? Тийм хүн амгалангийн мөрд орж чадах болов? Тийм ээ, тэр чадна. Амгаланд хүрэх мөр гэж үгүй. Амгалан өөрөө мөр юм. Будда. Энд чин та юу? Намайг дуудуулчихгүй те. Өөдөө морилгтун. Танд байваас зохист зүйлийг би буцааж өгөхөөр ирлээ. Үгүй Будда. Би аммааргүй байна. Энэ титэм шунаж эгч нүглийг үлдэж хураалаа. Зүрх сэтгэл минь мэдэх байх. Би зүрх сэтгэлээ хэзээ ч сонсож байсангүй. Эсэргээрээ түүнийг насаараа нухчин дарсаар ирэв. Гэхдээ өнөөдөр дотоод сэтгэл минь надтай тэмцэлдэж байна. Би амьрлахыг хүсэж байна. Үгүй бол яг галзуурх нь Будда. Амьрлах үе таны дотоодод буй. Тиймээс түүнийг гаднаас бүү хай. Би юу хийх хэрэгтэй юм бэ? Би шархаа додоох нохоо шиг байх ёстой юу? Тогтож айлд. Та бол хаан. Хэрв шашны ёсоор жолоод бос. Өөрийн дотоодоос амгалан жаргалангийн төрийг олно. Та амгалан бол ард олон амгалан. Будда. Бүх юм маань нурж байна шүт. Химхэн үнэн хан хэрэг мэтэл санагдана. Хөгжимд дуртай юу? Тийм ээ. Дуртай. Би вэнэ тоглож чадна. Нэг юм асууя. Хэрв Вена хөгжмийн чавтас сул байвал та түүгээр тоглож чадах уу? Үгүй. Тэгвэл дуурч чадахгүй.
Яг үнэн. Хэрвээ чавхтас нь хитрхи чанга бол яах вэ? Тоглыг хөвч чавхцсан тасар. Тэгэхээр чавхцсыг зөв тааруулах ёстой. Чавхтас хитрхи чанга биш. Хит сул биш. Мөн бас хөгн сайн тохирсон бол сая уянгалаг сайхан их шиг лэн зөв үү? Таны зөв. Таны чавхтаснууд яг одоо хитрхи чанга байна. Хэрв та хит их хичээвэл тэд тасарна. Та зөөлрөх хэрэгтэй. Тайвшир. Хэрв та өөрийн дотоод чавхтаснуудаа тохируулж чадах аваас хөгжим тоглох тохиромжтой болно. Таны зөв. Гэхдээ би их нүгэлт. Би гэм нүглээс чөлөөлөгдөхийг хүсэж байна. Хэрв гим нүгэлтэн таныг зовоож байвал түүний уг ёзоорыг олж мэдэх. Ажид шатруу тэрийг олж мэдэхэд хизээж хожимдохгүй. Өөрийн сэтгэлийг усхал зөөлөн болго. Та ийхүү үйлдвээс зөв шударган дийлэх болно. Таны зөв шударга үйл бярманууд, сайд, түшмэд, жанжин нарт чинь үлгэр дуурайл болно. Тэд бүгд урам зориг авна. Тэд таны эрхэм чанараас суралцснаар улс даяараа таны араас дагах болно. Таны зөв будд. Санаж яваарай. Хаан эрх хүчээр биш, харин зүрх сэтгэлээр захирдаг юм. Би таны айлдсан бүгдийг санах болно. Би нүгэлт хүн. Төрсөн эцгийнх нь өс. Би харанхуй мөнхгөөс ирж таны наран адил гэрэлт гарах болно. Үнцэнэгээс намайг шавь болгон авч зорих нь. Та муу хүн биш ээ. Хэрв та бүх ертөнцөөс таныг биш, харин таны хайрыг ойлгох хүнийг олвоос тэр нь бүхэл ертөнцид зөвхөн та өөрөө болохыг ойлгоно. Хайр өршөөлийг эдлэх хэрэгтэй тэр хүн бол зөвхөн та өөрөө юм. Үүнийг үргэлжид сана. Хачиргалт. Юутай жигтэй үзэгдлээ. Таашаалын өргөнд цэнгдэг асан аажа чадруу өнөөдөр ийм бясалгал үйлдээд завгүй байдаг. Гайхамшиг. Жинхэнэ бясалгах хүртэл өдий байна. Сэтгэлээ тогтоож амирлуулахыг л хичээж байна. Чи амар амгалан голов. Яаж олох вэ гэж юу? Амар амгалан чинь сүйдгсэн хүн эсэн мэд хിവэр байна. Чи тэрнийг үгүй болсныхан дараа тавьчихна. Чи буддаг хэлж байна уу? Өөр хин байх юм. Энэ удаад би маш сайхан санаа олсон. Надад цэргүүд өгч. Тэгээд яах юм хар. Чи юу сэтэв? Энэ удаад гагц буддаач биш. Бүх ховргийн чуулганыг устгая. Танай цэргүүдийн өмнө тэдчгээс. Би чам цэргээ яасан ч өгөхгүй дэвдат.
Юу? Нэг зүйлийг санаж яв. Чи эсвэл өөр хэн нэгэн Буддаа болоо шашинд нь ямар нэгэн хор хөнөөл учруулвал миний дайсан болох болно. Мэдлээ. Дарангуйлагч хүн гигантэн болохыг хүсч илтээ. Хэрв чамайг ингэж өөрчилж чадаж байгаа бол Буддаа мөнч зайлтай хүн юм. Чийл зайлхаагүй юм Девдат. Буддаа бол бидний санаж сэтгэхээс хэтийдсэн хүн. Би амьдралдаа үннийг үл тоомсорлож их нүгэл үйлдэж би их нүгэл үйлдснээ ойлгож ухаарад авралын замаар замнахаар шийдсэн. Буддаа намайг уучлаа зогссонгүй. Надад өөрийгөө уучлах. Амьдралынхаа үлдсэн хугацаанд зөв шударгаар амьдрах замыг зааж үзүүлсэн. Тэр бол дүр эсгэгч. Буддаа туйлын үннийг онсон. Буддаа онцгой ховор чухал эрдэнэтэй адил цаг хугацаа биднийг хүлээн гэж байхгүй. Бид мөнх бүс. Бидний нэр түүхээс баларн алга болно. Гэвч Буддагийн мэрэгэн сургаал ертөнцийг гэгэрүүлсээр байх болно. Өөрийгөө өөрчлөхөд хэзээч хожимддаггүй. Би Буддагаас аврал ирнэ. Шавн болох болно. Чи бол хорвогч. Чи анд гисэн мөртлөө итгэл найдварыг минь хөсөрдүүлээ ааж чадруу. Хоёр чудаа би чамаас туслахыг хүсэхэд чи надад татгалзав. Ааж чадруу. Битгий мартаарай. Би хизээч мартахгүй. Чи Буддааг магтан дуулж байна уу ааж чадруу? Ихтэй санджав. Тун удахгүй Буддаа чамд бадар аяг бариулаад гойлгох болно. Би бадарчны ёсоор амьдрахад бэлэн байна Девдат. Заах. Зүг. Горимч царайлчаад амьдар. Битгий мартаарай. Би Девдат юм шүү. Девдат. Би бясалгалаар маш их хүч чадал олж авсан шүү. Надад Буддааг зүйл дуусгах чадал бий. Девдат. Нэг зүйлийг сана. Юу ч хийсэн бай. Чи Буддад хор хөнөөл учруулах боломжгүй. Буддаа. Амгалан галтай. Гадаа хүйтэн байна. Та яагаад дулаан хувцас өмсөөг юм бэ? Дулаанч хүйтэнч намайг зовоодгүй. Гайхалтай. Бид хийдэд очиод таныг бадар барихаар явсныг мэдлээ. Манай гэрт морилж бидэнтэй цуг зоог барьяач. Би их талархаж байна. Бид ч танд талархаж байна. Хамт яваач.
Нэг зүйлийг сан. Юу ч хийсэн бай. Чи буддад хорхонод учруулах боломжгүй. Чи ингэж өхөн тодорхой сэдвард. Би чамайг хотгаар хөнөхгүй. Юу гаргаж хараач. Чамайг ямар арга хэрэглэн хөнөөхийг хангай дэлхий надад бэлхний үзүүллээ. Яагаад энэ хүйтэнд тэр хүн голын усанд бие болох нь вэ? Тэр бол бярман өглөө усанд орохоор явсан. Уснаас гарахтаа харин мэлхийн дээр гიშгчихсэн юм. Их нүгэл үйлснээрээ өөрийгөө бузартсан гэж бодож байгаа. Тэгээд голын усанд нүглээ угаах гэж 108 удаа бие булхаж байгаа юм. Сонсооч. Та хүйтнээс болж бүр дагжиж байна. Хэрв та энэ хэвээр үргэлжлүүлвэл өвдөн шүү. Эрхмээ. Би мөнхгээс болж нүгэл үлдсэн. Энэ гол гангам өрнөөс их авдаг. Усан болсны дараа миний нүгэл арилна. Хэрв таны нүглийг энэ голын ус угааж чадах юм бол та энэ голын усанд амьдардаг мэлхийн дээр гიშгснээр бузартах ёсгүй биш үү? Энэ усанд болгоснараа уучлагдана гэж бодож байгаа бол наан ч амьдрах загас яст мэлхий могой мэлхий яг одоо нүгэлгүй ариун байх ёстой шүү дээ. Нэр тиймдээ таны зөв. Та голын усанд угааснараа нүглээ арилгаж чадахгүй. Нүглээ арилгахыг хүсэж байгаа бол ухамсараа сэрэх хэрэгтэй. Зөвхөн онцгой нэг л альва зүйлийг ингэж хялбар тайлбарлаж чадах бах. Эрхмээ. Би эртнээс уламжилсан зам мөрийг сохроор дагж байна. Та үннийг ойлгоход минь тусаллаа. Бичигт буулгасан эсвэл бидэнд сургаж үеэс үед уламжилсан бүхнийг нягтлан шинжлэх хэрэгтэй. Өөрөө өөртөө гэрэл бол. Өөрөө өөрийнхөө хөтөч бол. Та юутай мэргэн хайлдваа?
Би шууг харавсан. Би аварсан болохоор энэ шоу миний. Та Дивда дахыг хамгийн шилгээр зарлаж болно. Би энэ шоудыг хөнөөж чадахгүй. Яшаадра. Энэ цэцгсийг чамд. Та цэцэгсээ өөртөө хадгалдаа. Чамд миний өгсөн энэ цэцгэс Сидартын ганц левха ялгаа юу вэ? Та зарцнараараа цэцэгсийг авчруулсан. Харин Сидарт өөрөө түүж надад зориулж авчирсан юм. Сидартын хөл шавар болсныг анзаарав уу? Тэгээд та миний санал болгосон өөрчлөлтийг хүлээж авахгүй гэж үү? Ээжээ. Хүүч нь өөрийн чуулгана байгуулсан. Тэр бүхнээс ойсон. Тэр их зовж чанад бясалгал болон хатуужлыг үгийсэн. Тэгэж байсны дартаас боддоо болсон. Олон галвын хугацаанд ганц л бурхан залардаг. Тэр бол дүрэслэгч. Будда туйлын үннийг онсон. Будда онцгой ховор чухаг эрдэнэт ажил. Бид мөнх бус. Бидний нэр түүхээс балан алга болно. Гэвч Буддагийн мэрэгэн сургаал ертөнц дахны гэгээр үсээр байх болно. Би уурлаагүй. Уур хилэн бидний алган дээр шатах нүүрстэй адил. Бид өөр хэн нэгэн рүү шидэхээс өмнө өөрсдийгөө л түлнэ гэсэн үг шүү дээ.
бол танаас очлол гойх ирэхгүй хүн. Тайвшир да дэвдат. Би таныг хорлох гэж олон удаа оролцсон. Олон удаа. Би юу ч санахгүй байна. Багшдор отол мой. Бурхан ном ховргийн аймаг хүн бүрийн ухамсарт оршино. Хүний ухамсараас ирэх хүч чадлыг Бурхан хэмээн. Сэрсний дараа бидний сонгож авсан замыг үнэхээр үзэл буюу ном хэмээн. Анхаарлаа төвлөрүүлэн сэтгэлээ хянаж түүндээ чиглэгсдгийг ховргийн аймаг гэж нэрлэдэг. Чиний дотор энэ гурав байгаа. Бурхны нам дор аврал отол мой. Борсон ховрдор аврал отол мой. Үнэн үзэл буюу ном ховргийн ёс журам хүн бүрийн ухамсарт оршиж байдаг. Хүний ухамсарыг сэргээх дээд хүч чадлыг Бурхан гэж нэрлэдэг. Дээд ухамсарыг сэргээхийн тулд сонгосон замыг ном гэдэг. Сэтгэлээ хянан шинжилж анхаарлаа төвлөрүүлэхийг ховргийн ёс журам гэнэ. Эдгээр гурав нь бидний сэтгэлд оршиж буй. Энэ бол мэдээд эрзэргийн түүх сонсож сидартын түүхий. Энэ бол мэдээд эрзэргийн түүх сонсож сидартын түүх.